Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн хэрэг маань 2020 онд болсон бөгөөд энэ удаагийн дугаарт бид хүүсийн чиг баримжааны талаарх ойлголт түүнтэй холбоотой нэгэн болсон бодит хэргийг ярихаар бэлтлээ. Ингээд шууд хэрэгтэй орцгоё. Шүүгдэгч Тулгаан 1986 онд Улаанбаатар хотод төрсөн 34 настай, дээд боловсролтой, нэгтлэн бодогч мэргэжилтэй. Холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Тулгаан согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 03 цагаас 05 цаг хүртэл өөрийн гэртээ хохирогч золбоог эрэгтэй хүн байна. Чи трансгендер юм байна. Чам шиг юм амьдрах ирэхгүй гэж түүний бэлгийн чиг баримжаагаар нь үзэн ядаж, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хутаг тулган, арх уу, хувцас тайл гих зэргээр шаардаж, толгой, нүүрлүүн цохих, өшөглөх болон хутгаар хатгаж зүсэх зэргээр баруун гарын сарвуу, зүүн гарын буглаг, хамрын хатгагдаж зүсэгдсэн шарах, зүүн нүдний доод зових, дээд болон доод уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Тухайн өдөр юу болсон талаар бүгдээрээ эхлээд хохирогчийн мэдүүлгийг сонсож, тодорхой хэмжээний ойлголтыг авсны дараа гэрчийн мэдүүлгийг сонсож, хохирогч нь үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу гэдгийг мэдэж авцгаая. Хохирогч Золбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 23 цагийн орчимд фэйсбүүкээр танилцсан залуу болох Ганаатай циркийн ойролцоо уулзсан. Уулзаад бид хоёр жоохон юм ярьж байтал Ганаа надад манай ах гэртээ ганцаараа байгаа. Хоёулаа тэнд очиж уух уу гэсэн. Тэгэхэр нь би тгийгээд 10 дугаар хороололд Ганаагийн ахынхын гих айлд очисон. Бид хоёрыг очиход гэрийн эзэн нь гээд нэг ах байсан. Бид хоёр очиод эзэн нь гих Тулгаан ахтай арх уусан. Ганаа арх уугаагүй, арх ууж байгаад би нилээн сохтоод жоохон унтигээд тэр айлын том мөрөөний буудан дээр унтсан. Унтаж байгаад сэртэл Ганаа байхгүй байсан. Тулгаан ах өөр нэг залуутай байсан. Тэгээд би юу билээгээд гайхаад харьлаа гээд тэр айлаас гарсан. Гараад орцны шатаар бууж байтал Тулгаан ах араас ирээд үснээс зулгаагаад гэр рүүгээ буцааж оруулсан. Намайг гэртээ оруулаад арх уу гэж шахсан. Би уухгүй гэрлүүгээ хармаар байна гэтэл гал тогооныхоо өрөөний шургуулганаас хутаг гаргаж ирээд хоолон дээр тулгаад уу гэсэн. Би тэр архийг нь уусан чинь миний нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цогсон. Тэгээд хутганы ишээрээ миний толгой руу цогсон. Би толгой руу цохиулаад ухаан алдсан. Ухаан алдаж унаад сэртэл Тулгаан ах намайг хувцаа тайлгээд хутаг тулахаар нь би хувцаа тайлсан. Тэгтэл хутгаараа миний ануусыг зүссэн. Мөн миний баруун гарыг зүүн гарын булчинг зүссэн. Намайг хувцаа тайлсны дараа Тулгаа чи трансгендер юм байна гэж хэлээд миний нүүрлүү өвшөглөөд чам шиг юм амьдрах ирэхгүй гэж зодсон. Надаас цус гараад байхаар нь Тулгаа намайг гэрийнхээ угаалга руу дагуулж ороод ванд руу ор гэж хэлээд намайг ванд оруулж усаар шүршиж миний цусыг арилгасан. Тэгээд би угаалгын өрөөнөөс гарч ирсний дараа намайг архиар шахсан. Би уухгүй гэтэл миний нүд ам хамар руу Тулгаа цогсон. Тэгээд намайг зодож байгаад үүрээр гэрээс гарыг гээд хаалгаа онгойлгосон. Энэ үед би төрүүлээд гэрээс нь гарч зүхтаасан. Миний биед учирсан гэмтлийг Тулгаа гих залуу учруулсан. Тэр айлд арх уух гэж очисон. Надад ямар нэгэн санаа зориг байгаагүй. Би трансгендер хүмүүс шиг биеийн үнэлдэг хүн биш. Тэр хүнд хэлсэн би гадаа төрх маань эмэгтэй боловч эрэгтэй хүн гэдгээ хэлсэн. Надтай бэлгийн харьцаанд орох боломжгүй гэж хэлсэн чинь намайг зодсон. Тулгаа гэх хүн надад бэлнээр 1 сая төгрөг. Дансаар 500 мянган төгрөг эмчилгээ хийлгэрэй гэж өгсөн. Би Тулгаа гэж хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Гэрч хориглын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс тухайн өдөр буюу 2-3 шилжих шөнө 03 цагийн орчимд хамт ажилдаг Тулгаан ах залгаад багнуур юм явуулах гэж байна. Гараад ир гэсэн. Би гэрээсээ гараад Тулгаан ах руу залгасан чинь манайд Ганаа бит хоёр байна. Хүрээд ир. Замаараа ганц юм аваад ир гэсэн. Тэгэхэр нь арх авалгүй шууд Тулгаан ахын гэрийн гадаа очиход Тулгаан ах гараад ирсэн. Тулгаан ах бит хоёр бичил хороололоорч шагийн арх зардаг хүнээс нэг шил сойрхол арх аваад буцаж ирээд Тулгаан ахын гэрт орсон.
тулгаахын гэрт ороход Ганаа сэрүүн байсан. Нэг эмэгтэй хүн буудан дээр хэвтэж байсан. Тэгтэл Ганаа би хайрлаа гэд зөрөөд явсан. Намааг ороход тэрхэд 2 шил арх уусан байсан. Тэгээд шинээр авсан архиа задлаад тулгаах нөгөө орон дээр унтаж байсан хүүхнээ босгож ирээд надтай танилцсан нөгөө эмэгтэй нь өөрийгөө золбоо гэж байсан. Бид 3 авсан архиа уусан. Би тэр архинаас 3 удаа уусан. Үлдснийг нь золбоо, тулгаах 2 уусан. Арх хууж байхад золбоо ойрхон 0 орж гараад байсан. Тулгаах золбоотой секс хийн гэхэд тэр эмэгтэй өөрийгөө би эрэгтэй гэд байсан. Тэгээд золбоо тулгаахын гэрээс гараад цухтаасан. Тэгсэн чинь тулгаах араас нь үстээд оруулаад ирсэн. Тэгээд гэртээ оруулж ирээд том өрөөний буудангийн хажууд авчираад нүүрлүү нь 2-оос 3 удаа цогсон. Тэгтэл золбоогийн хамарнаас цус гойцсон. Тэгэхэр нь би нойлын өрөө орж нойлын цаас авчирч золбоод өгсөн. Тэгтэл тулгаах золбоог хажуунаас нь татаад орон дээр хэвтүүлээд цээжин биеийн хэсэг рүү цохиж зодож байснаа гал тогооны шүүгэнээс хар ирштэй хутаг гаргаж ирээд хутагныхаа эргүү талаар нь золбоогийн гар толгоор нь цохиж байсан. Тэгээд цохиж байхдаа хутгаараа золбоогийн баруун гарыг зүссэн. Дараа нь хутгаараа нурууг нь зүссэн. Тэгэхэр нь би тулгаахаас хутгийг нь аваад буцаагаад анх байсан шургуулганд хийсэн. Тэгээд золбоо нойлын өрөөнд цусаа угаасан. Цусаа угаачхаад нойлоос золбоо гарч ирэхэд тулгаах хөрөгчнөөс 1 шил 0.5 литрийн сойрхол архи гаргаж ирсэн. Тэр гаргаж ирсэн 0.5 литрийн архийг би хундаглаад золбоо тулгаах 2 уусан. Архи хууж байхдаа тулгаах золбоогийн бие болон нүүрлүү нь хэд хэдэн удаа цогсон. Тэгснээ тулгаах нөгөө хутгаа гаргаж ирээд эргүү талаар нь золбоогийн толгой болон гарынх нь хуруу руу цохиод байсан. Тэгэхэр нь би тулгаахаас хутгийг нь аваад арай өөр шургуулганд хутгийг нь хийсэн. Тэгээд байж байгаад би тулгаахын хүүхдүүд сэрчиж магадгүй гэж бодоод хүүхдүүдийнх нь өрөөлөө орж харчхаад гараад иртэл тулгаах золбоогийн гар хөл рүү хит хитэн удаа цогсон. Энэ үед 06 цаг өнгөрч байхаар нь би явъя тулгаахаа гэд золбоог хувцас өмс гэж хэлсэн. Тэгээд тулгаах гэрээ онгойлгосон золбоо хувцсаа дутуу өмссөн байсан. Тулгаах золбоо бид 3 хамт гэрээс нь гарсан. Золбоо тулгаах 2 миний урд шатаар уруудад бууж байхаар нь би тулгаахын гараас нь татаад аваад үлдсэн. Тэгээд золбоо тэр чигээрээ доошоо хурдан алхаад яваад өгсөн. Золбоог явсны дараа би тулгаахыг гэрт нь оруулж буудан дээр нь нунтуулчгаад яваад өгсөн. Золбоогийн хүнийг би огт цохиж зодоогүй. Тэр нэлээд сохтуу байсан. Тулгаахын гэрт орон дээр хэвтэж байсан. Тулгаах нэлээд сохтуу байсан. Маш их арх хуусан байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Одоо ингээд та бүхэнд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс танилцуулъя. Золбоогийн биед баруун гарын сарвуу, зүүн буглаг, хамрын хатгагдаж зүсэгдсэн шарах, зүүн нүдний доод зових, дээд доод уруулын цус хуралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь хурц эр үзүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагаар үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2/4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын сарвууны шархнаас үүссэн шүрмэсний гэмтэл учирсан эсхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтон алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарчээ. Шүүгдэгч тулгаагийн мөрдөн байцаалтан төгсөн мэдүүлгээс сонсцгоё. 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэртээ орой байж байтал хуурай дүү Ганаа золбоо гэх хүнтэй хамт ирсэн. Золбоо Ганаа 2 ирсний дараа золбоо бид 2 арх уусан. Ганаа харин арх уугаагүй. Орой болсон учир унтахаар болоод би золбоогийн өмдийг тайлтал эр бэлэг эрэхтэн гараад ирсэн. Би золбоог эрэхтэй хүн байна гэж бодоод уур хүрээд нүүрлүүн цогсон. Тэгээд нэг мэдсэн өглөө болоход би ухаан орсон. Манай гэрийн шал цус болсон байсан. Оргил та тэр золбоог зодож хутгалсан гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэсэн мэдүүлгийг тухайн үедээ өгөж байсан байна. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гим бурууга сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-гийн 3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч хохирогч нар нь хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Шүүгдэгч тулгаан архитан согтуурсан үедээ
хохирогчийг эрэгтэй юм байна гэх шалтгаанаар цохиж, зодон, хутгаар, зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэг тавгдсан нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон тул гин буруутайд тооцсон байна. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 1,500,000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзжээ. Шүүгдэгч тулгааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн бэлгийн чиг баримжаагаар нь үзэн ядсанд гин буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 601 буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгсэн байна. Хүн болгон өөрийнхөө амьдрах эрхтэй гэвч хэн нэгний үзэн ядалт түүнийг үгүй хийж болох уу? Та энэ талаар юу гэж бодож байгаа вэ? Комент хэсэгт санал бодлоо зөв болоосон бичиж үлдээгээрэй гэж хүсмээр байна. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуслаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.